Баярлалаа. Баярлалаа. За манай Багтаарыг лайв сешнд Хэмэрт болон Өргөн жав хоёр маань хүрэлцээрсэн байна. Тэгээд урилга авч манай лайв сешнд оролцоод маш их баярлалаа. 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 За манай Багтаарыг лайв сешн Өвөр Монгол улсын одоо Хөх хотод ирсэн байгаа. Тэгээд багаараа олоолаа ингээд төрөлцөн ирээд явж байгаа. Ээлжид дугаар маань эндээс ирж байна. Тэгээд та хоёр маань яг өөрсдийгөө нэг сайхан дэлгэрэнгүй танилцуулбал аль нутгийн хүмүүс байна? Тэрийгэ танилцуулбал. Би өөрөө Өргөн жав гэдэг нэртэй. Аав ээж маань Шилэн голын Шулуун хөвгөт шагаа нутагтай. Шулуун шагаа нутагтай. Гэхдээ би бол өөрөө Хөх хотод төрж өссөн. Тэгээ би өөрийгөө 70 харын хүн гэж хэлдэг. Яг 70 хар уулын харсаар надад нэг тийм 50 мэдрэмж төрдөг. Тэгээд би өөрөө бол тэрийг миний өсөж төрсөн нутаг 70 хар гэж ярьдаг. Хөх хотын хүн. Гэхдээ үл дээдүүд бол би өөрөө Уранхай ястан тийм байна. За баярлалаа. Би яг Шилийн голын баруун үжимчин нутагтай. Тий. Одоо үжимчин гаралтай аав ээж бас л үжимчин хүмүүс. Тий. Тэм нутагтай хүн байна. Хэмэрт. Тий, Хэмэрт. За хамгийн ихэнд тоглосон дуу нь ямар нэртэй дуу байсан бэ? Тэр дууныхаа тухай бас бидэнд танилцуулаач. За энэ дуу энэ дуу л одоо манай хоёрын тоглолтод интро хэсэг болдгийг хамаг анх одоо яг гэдэг хэсэг. Тэгээд энэ дуу яг үндэслэн санаа авсан бол нөгөө говийн өндөр гэдэг ардын дуу. Тий. Тэр дуунаас санаа аваад тэгээд жоохон байгаал тал руугаа тэгээд дээр нь ардын хөгжим тэгээд энэ бас яг хуучин нөгөө тий классик гитар тал руугаа тий өнгөтэй тэгээд бас ардын хөгжим ч бас яг манай Монгол классик нөхгүй тэгээд байгаалын дуу авьяатай хослуулаад тэгээд энэ дуу нэ одоо энэ дуугийн санаачтад хийсэн. Тэгээд үргэлжлүүлээ та хоёрын маань яг анх хамт тоглосон түүх бас сонирхолтой байна. Эзэнээс хамтдаа тоглож эхэлсэн бэ? Хөгжмийг? Хамаг 15 он. Тий. Тэр үед би өөрөө бас нэг пизза лаки гэдэг тий пизза дэлгүү одоо юу гэж хэлэх юм кофе шоп маягтай газар ажиллаулж исэн. Тэгээд манай хоёр тэнд одоо кофе уугаад тэгээд бас 90 ардын дуу олон сонсдог хамт. Одоо ардын дуу одоо шүлэгч юм уу 90 найрагч олон сонсдог. Тэгээд хоёлон бас тэр үед тэгээд одоо ардын дуугийг яад нэг тэг орчин үеч юм уу эсвэл яг тэр утга санаанд нь нийлчүүлээд ийм нэг үндэслэл манай хоёрд гарсан юм. Тэгээд тэр тал руугаа бодоо. Тэгвэл хоёлоо одоо эхлээд бас яг ингээд тоглож болоод хамтран гэсэн тийм санаа манаа бол байгаагүй. Тэгээд хоёлоо ингээд суужснараа энэ гитараа тоглоод би дээр мориор тоглоод төмөөлөөд л тэгсэр байж байгаад л ажуудаа тэгээд иймэрхүү нэг стил руу орсон юм. Хамаг анх тоглосон бар 15 онд байхаа. Ер нь бол 10 гаруй жил хамтдаа тоглосон юм байна. Маш олон хөгжмийн зэмсгүүдийг тоглож байна. Одоо цуур, за тэгээд модон цуур, амон хуур, тий, хэл хуур. Энэ хөгжмүүдийг за дээрэс нь хөөмэй. Гэх мэт ер нь энэ хөгжмүүдийг хаан сурсан бэ? Тэгээд тий, яг хамаг анх одоо манай аав өөрөө бас дуучин тэр нутгийнхаа чуулгад байдаг. Тэгээд аавынхаа одоо нөөлөөгөр тэгээд ардын хөгжмүүд одоо хажууд ардын хөгжмүүд тоглодог олон багш нар байсан. Тэгээд багш бараад мориор хамгаан сураад хөөмэн дараа нь хөөмийг бол аюу манай оцрон багш. Соёл урлагийн сургуулийн тийм. Оцрон багшийн гарын шив болоод 6 онд багш нар очоод хөөмөө сурсан. Тэгээд сүүл тэгээд туваанаа бас олон багш нартай хичээдийн сонсоод тэгээд алтай дийшин манай чинь бас хөөмэн карван гэдэг. Тийм одоо жуучл хийгээд хажуурнаас хөөмэн гिचэл жан сургалт хийгээд тэгээд алтай одоо Шинжаан нутагт алтайд очоод бас олон цуурын багш нартай уулзаад модон цуур сураад тэгэж одоо энэ хөгжмүүдийн ааж сурсан юм. Өргөн жавд өөр гитараас гадна тоглолтын хөгжмийн зэмсэг байгаа.
бас байна. Дурдвал Пиано тоглодог, төгөлдөр. виолин тоглодог. Оо. Тий. Миний ээж бас уртын дуу дуулдаг, уртын дууны багш. Тэгээ багасаа алуудлын чанараар хөгжим сургасан байсан. Өөр хүүхдүүд гадаа ингээд бөмбөг компьютер тоглож ихэ би гэрдээ ингээд дараас Хөгжим ууштай. Тий. За баярлалаа. Дараагийнхаа дууны тухай бүгд нэр ярилцаа тэгээд өргөжлөлээ тий. Дараагийн дуу одоо юу энэ бол Шинжаан одоо Шинжаан айгуур Шинжаан тийш бас туваачууд уранкачууд олон байдгийн. Тэгээд тэднээ тэнд дуулагддаг нэг ардын дуу. Тэднээс бол бас бохор дуу гэж ярина. Тэгээд тий хайлсаа ярьжсэн нөгөө бохор дуу. Гэхдээ бол би бас нөгөө жоохон бэсрэг ардын дуу гэж одоо богино дуу гэх юм уу. Тийм утгаараа бохор гэсэн байх. Тэгээд алтай хэлгүү гээд одоо минор алтай минор сон гэдэг юм уу тий. За энэ аяг их дараа нь та нарт өргөн барья. За баярлалаа. За. Уулавиха
Баярлалаа. Маш гоё байлаа. Монголд одоо залуучууд за цэцэгмаа дуучны бас нэргүй салхи гэдэг дуу бас маш их дуртай. Тэрэн шиг саяны та хоёрын дуулсан хувилбар одоо Алтай айлгуугийн саяны дуу бас залуучуудад маш их хүрэх байхаа гэж бодож байна. Тийм болтугай. Баярлаа. Тэгээ та хоёрынхоо дуунуудыг ингээд сонсохоор маш их юм ер нь маш юм өргөн цар хүрээтэй. Яг л тал нутаг. За тэгээд маш гоё тайвшрал зөөлхөн гоё уур амьсгал цаанаасаа одоо бид бүхэнд төрж байна л та. Тэгэхээр яг энэ мэдрэмжийг хаанаас авдаг вэ? Өвөр Монголын тал нутаг байглаас авч байна уу? Эсвэл ар Монгол руу очиж Монголын байгалыг хараад авч байна уу? Эсвэл шал өөр зүйлээс тэр тайвшралыг авч байна уу? Ер нь энэ мэдрэмжүүдийг энэ хөгжмийн найруулгыг хаанаас гаргаж байгаа вэ? За энд олон байгаа хаа. Нэгд одоо аав ээж нутаг ус инг төрөнд. Тэгээд би өөрөө бас Монголд магистр, доктор Монголд хамгаалсан. Тэгээд одоо Монголын тал нутаг гараа хөвсгөөл за олон нутгаар бас явсан. Машинтай аялал хийсэн. Энэ бүх зүйл. Тэгээд өөр Монголын нутаг ус тэгээд одоо Шинжаан сая ярьсан Шинжаан Алтай нуруу за ийм надад бол аав ээж энэ байгаль дэргээд энэ одоо Монгол соёл, утга соёл энэ юмсуудад маш их одоо энэ тал руугаа нөлөөлж байгаа гол хүчин зүйл бат. Нэмээд ирвэл одоо хаажуунд байж байгаа найз нар тий энэ тий хайр тий энэ бүх юмуд нөлөөлж байна. Баярлалаа. Өргөн жавын хувьд би бол ер нь их сургуулийн оюутнын төгсчгөөд би радиод хөтлөгч болж 3 жил ажилласан. Одоо улсын ажил гэж хэлдэг юм уу? Өвөр Монголд бол. Тэгээд тэрээс хойш ажилласан гараад бид хоёр танилцаад ер нь бол аялаад явсан тийм нэг амьдралд орсон. Тэгээ аялаад тоглоод ардуудаан баясаагаад дуу хөгжмөрөө. Тэгээд энэ сайхан тайван байдалд орох шалтгаан бол би өөрөө бодож байгаа бол нүүдэл амьдрал. Одоо бид хоёрын сүулт нь хөөжөд чигээр амьдрал бол яг шин нүүдэл гэж хэлдэг юм уу? Одоо үеийн нүүдэл амьдрал хаа очиж ардуудаан баясааж тоглож өгдөг. Юмсаа бие утгаар бол нүүдэл амьдрал бол надад их сайхан тайван байдал. Энэ бол дээдсийн яг Монгол хүний баримталж яваа юм уу тэр өвлөж яваа тэр нүүдэл соёл байхаа гэж би бодож байна. Баярлалаа. За өдөр алгаж баярлалаа. За ингээд өргөжлүүлээд мэдээж 3 дахь дуу. Тэгээд 3 дахь дуу бол манай хоёрын бид бүхэнд хүрэх сүүлийн уран бүтээл. Тэрнээс өмнө сүүлийн уран бүтээлийг магадгүй Монголын аль нэг тал байгальд сонсох. Эсвэл магадгүй өвөр Монголоор аялж байхдаа бид нэр сонсох. Энэ нутгаар явхдаа энэ дууг сонсорооч гэдэг юм уу те. Тийм нэг юм зөвлөгөө өгвөл санал болгоул яах вэ? Энэ Тэнгэрийн салхи гээд хорчин нутгийн дуу. Одоо тийш улаад тий тонглоо жарууд тий орчин нутгаас яг энэ одоо миний морь багш өөрөө хэлгсэн цуур тоглодог.
одоо икл шиг. Тэгээд энэ дуу бол одоо энэ дэр ингээд дээр үед бас нэлээд тоглодог дуу. Тэгээд яг тэр нутгийн ялгсан одоо цуурч яг манай орчин нутгийн хөгжмийн живсэг. Тэгээд тэр нутгаас гарсан дуу Тэнгэрийн салхи гэдэг. Тэнгэрийн салхи тэгшгүй төрсөн бие мөнгөрөшгүй. Тэгээд бас жоохон философи тал руу. Тий. Ардын дугуйч ярин жоохон философи тал руу. Тэгэхээр одоо яг орчин нутгаар очивол эсвэл өвөр монголоор аялал Тэнгэрийн салхийг сонсоорой. За баярлаа. Тэгээд манай лайв сешн үргэлжлэн ирсэнд маш их баярлаа. Баярлаа. Та нарт маш их гоё үргэлж хардаг. Эргээд амжилт хамт чармай. Баярлаа.
Баярлалаа та хоёртой үргэлжлэн ирсэнд маш их баярлалаа. Үнэхээр баярлалаа. Баярлаа. Манай үзэгчид хотын нөгөө их хотын завгүй амьдрал те маш их ачаалттай тэр амьдралаас ингээд нэг бас амрах хэсэг хором хугацааг манай хоёрын оролцсон энэ дугаараас бас авах болоо гэж бодож байна. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд багтаа баярлалаа гэсэн чинь. Баярлаа. Та бүхэнд баярлаа.